Боловсрол ба оюун ухаан. Боловсрол, оюун ухаан хооронд асар их ялгаа байдаг. Харин хоорондоо төсөөтэй тал нь гэвэл эдгээр санаанууд маань мэдээллийг хамардаг. Гэсэн хэдий ч эдгээр нь үндсээрээ ялгаатай хоёр өөрөөр ойлголт юм. Оюун ухаан бол бидэнд заяасан төрөлхийн чадвар. Энэ нь биднийг байглаасаа ямар чадвартай вэ гэдгийг илтгэдэг. Энэ нь уламжлалт ёсоор IQ буюу оюун ухааны шалгалтаар тестээр хэмжигддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгэл судлаачид IQ-гийн тестийг оюун ухааны гүнлэхэд хэтэрхий хязгаарлагдмал гэж үзэх болсон. Хүнд олон төрлийн оюун ухааны чадрууд байдгийг тодорхойлсон. Олон төрлийн оюун ухааны чадрууд дотор бүгд хоорондоо өөр өөрийн ялгаатай 8 төрлийн чадвар байдаг. Эдгээр чадруудад нэгт хараа, хоёрт логик математик, гуравт хэл шинжилэл, дөрөвт орон зайн мэдрэмж, тавт бие мах бодийн мэдрэмж, зургаад хөгжмийн мэдрэмж, долоод хүмүүсийн хоорондын харилцаа, 8-д байгалийн үзэлтнүүд зэрэг багтдаг. Эдгээр оюун ухааны чадрууд нь бидэнд өөрөөр заягдсан байдаг бөгөөд эдгээрийг боловсруулж, сургалтаар дамжуулан хөгжүүлж болох юм. Тиймээс оюун ухааны чадрууд нь хүн бүрт өөрөөр өгөгдсөн тул биднийг бусад салбарт ур чадвар эзэмшиж тавигддаг хязгаарлалт гэж хэлж болох юм. Харин боловсрол гэдэг нь гадны тусалцаатаар хүрэгдэж ихэвчлэн багш, зөвлөгч, эцэг эхчүүд үүнийг хангадаг. Боловсрол нь төрөлхийн оюун ухааны олон төрлийн аргаар хөгжүүлэхэд тань тус болдог. Зарим хүмүүс боловсрол эзэмшихэд тэдний оюун ухааны дэлж цэцэглэх үе байдаг. Гэтэл зарим хүмүүс боловсролыг зүгээр хүлээн аваагүй эсвэл авах боломжгүй байсан учраас тэдний оюун ухааны чадвар нь далд байдалтай үлддэг. Бусдаа ижил боловсрол эзэмшээгүй ч зөвхөн оюун ухааны чадлаараа төгс авьяас чадвартай болсон олон хүмүүс байдаг. Гэтэл бид боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ухаан муутай гэж үнэлдэг. Хэрэв та олон зүйлсийг мэддэг бол хүмүүс таныг ухаалаг мундаг гэж боддог. Гэхдээ энэ заавал тийм биш юм. Энэ таны оюун ухааны төвшнгөөс илүү боловсролын төвшинг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн боловсрол эзэмшээгүй хүмүүс бусад хүмүүстэй адил оюун ухааны капитал, боловсрол эзэмшсэн бол оюун ухааны төвшин мөн адил байх болно. Зарим хүмүүс гайхамшигтай боловсрол эзэмшсэн ч магадгүй хязгаарлагдмал оюун ухаантай бол амжилтанд хүрч бусдаас ухаантай байж чаддаггүй. Өнөөдөр ихэнх тэргүүлэх боловсролын байгууллагууд оюун ухааны талаарх үзэл бодлоо олон төрлийн оюун ухаантай нийцүүлэн өөрчилж байна. Энэ байдлаар сургах арга барилыг эзэмшснээр тухайн хүнийг илүү ойлгож хүмүүсийн төрөлхийн оюун ухааны чадварыг илрүүлдэг. Жишээ нь хөгжмийн мэдрэмжтэй хүмүүст энгийн бутархай заахыг хичээдэг бол та энгийн бутархай ба харавтын бутархайг дуунд нь оруулж дуулж болно. Тэгэхээр боловсрол оюун ухаан хоорондын ялгаа нь оюун ухааны дотоод хүч юм. Эдгээр нь янз бүрийн төвшний ур чадвар авьяас орно. Харин боловсрол нь багш нар ном, эцэг их гэх мэт зүйлсээс хамааран гаднаас бидэнд өгөгддөг. Боловсрол гэдэг бол биднийг төлөвшүүлэн бидний төрөлхийн оюун ухааныг хөгжүүлэхэд ашигладаг материал юм. Дүнэлт. Нэгт оюун ухаан бол жинхэнэ бөгөөд дотоод хүч юм. Хоёрт боловсрол бол гуравтаач этгээдээр хангагдсан гадны хүч. Гуравт сэтгэл зүйчдийн хүлээн зөвшөөрсөн 8 төрлийн оюун ухаан байдаг. Дөрөвт хүмүүс ухаалаг ихтэй боловсролгүй байж болно. Мөн сэргээрэж байж болно. Тиймээс хүнийг боловсролгүй гэдгээр нь ухаангүй гэж үзэж болохгүй шүү.